Монгол улс бол одоо эдийн засгийн маш гүнзгий хямралд орсон байгаа. Улсын төсөө өнөөдрийн байдлаар 800 тэрбум төгрөгийн алдагдaltaй явж байгаа. Ийм нөхцөлд бол засгийн газар мөнгөгүй ээж сонгуулийн шоу маягаар ингээд энэ арга хэмжээг хийж байгаа явдал нь бол эдийн засгтаа бол одоо том цохилт өгж байгаа маа. Ерөнхий зургаар нь харах юм бол тэгтээ төсөв өөрөө хүндрэнэ гэдэг бол жишээлх юм бол сургууль, эмнэлэг за бусад бүтээн байгуулалтын ажил бол бас зарцуулах мөнгө нь багасна гэсэн үг л дээ. Тэгээ энэ бонд гаргаад ингээд хувьцаа худалдаж авч яах гэдэг бол эргээд ард түмний нуруунд дээр маш хүнд ачаа болж хувирж байна. Эргээд нийгмийн одоо асуудлаа шийдэх тэр мөнгөний болцоонд багасж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Ер нь бол яг хуу иргэдийн талаас харах юм бол бас амжиргаан унтчихсан бэлэн мөнгөгүй байгаа энэ нөхцөлд бол тэр тусмаа энэ хувьцааг чинь яг энэ үнээр нь буцаагаад авч болно гэж үзэж байгаа учраас иргэдийн хувьд бол өнөөдөр энэ хувьцаагаа зараад мөнгө авсан ашигтай байгаа юм.